За өнөөдөр бид нар хүүхдийг гэрээр эргэх талаар ярилцсанаа. Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан байна. Өрхийн эмчийн заавраар хүүхдийг гэрээр эргэх нь бол маш чухал. Энэ гэрийн эргэлт хийснээр өрхийн эрүүл мэндийн ажилтан эмчид маш их тус болдог. За ингээд хүүхдийг гэрээр нь очиж эргэхдээ хамгийн эхлээд нэгдүгээр гэр бүлийн хүмүүстэй заахан мэдлээд ээж хүүхдийн биеийн байдлын талаар асууна. За ингээ хүүхдэд хүрэхээ өмнө заавал гараа угаана. За тэгээд хүүхдээ хөхүүлж байгаа эсхийг ээжээс асуугаад хэрэг хөхүүлээгүй байгаа бол ямар учир шалтгааны улмаас хөхүүлэхгүй байгааг лавлна. За дараа нь хүүхдээ хөхүүлэхийг ээжээс хүсээд хүүхдийг тэрж байгаа хүүхдээ хөхөө яаж өнгөж байгаа байдлыг ажиглана. За шаардлагатай бол зөвлөнө. За дараа нь хүүхдэд аюултай шинжүүд байгаа эсхийг шалгаж үзнэ. Үргэлжлэл гэрээ эргэлтээр очисон олон нийтийн эрүүл мэндийн ажилтан байна. Эдгээр үйлдэлүүдийг заавал хийх нэ. За гараа угаах дарааллыг та бүхэн мэдж байгаа. Гэхдээ сануулгах үүднээс дахиад нэг хэлчихье. Хамгийн эхлээд гараа сайхан норгоно. За дараа нь сайхан хөөсөртөл нь савандана. За дараа нь гарыг алгыг сайхан хооронд нь үрж угаана. За дараа нь хоёр гарын арыг ээлжилж угаагаад за хумсыг гарын алганд үрж угаана. За сүүлд нь гарын салаанууд эрхий хорог угаагаад эцэст нь цэвэр усаар савангийн арилтал сайтар зайлаад цэвэр алчуураар арчих буюу хатаана. Эхийн сүүгээр хүүхдийг хооллох явдал бол маш чухал байдаг. За эхийн сүүгээр 6 сар хүртэлх хүүхд эхийн сүү маань 6 сар хүртэлх хүүхдэд шаардлагатай бүх төрлийн шимт бодисуудыг агуулж яадаг. Тэрэн дотор бол уураг, өөх тос, нүүрс ус, амин дэмүүд ухаалах юм бол А амин дэм, С амин дэм, төмөр гэх мэтлэн бүх шаардлагатай шимт бодисуудыг агуулж яадаг. За эхийн сүүнд байгаа бүх шимт бодисууд нь бусад сүүтэй харьцуулах юм бол маш амархан шинэгдэж, шингэдэг ийм давуу талтай. За тэгээ эхийн бүхний сүү маань аль ч үйлдэлд шаардлагатай хэмжээний шингэнээр хүүхдийг хангаж яадаг. Өөрөөр хэлбэл үүлзэн, хавар намрын аль нь ч гэсэн шингэний хэрэгцээг хангаж яадаг. Тухайлах юм бол зуны халуун өдөр ээж нь манай хүүхд цангаж байгаа болов уу гэж бодох юм бол бүхний сүү маань шингэрч яадаг. За өвлийн хүүтэнд хүү маань даарч байгаа юм биш байгаа гэж ээж бодоход бол бүхний сүү маань өтгөрч яадаг ийм шин чанартай байдаг. За эхийн сүү хүүхдийг халдвараас хамгаалж яадаг. Яавал тэгэхээр эхийн хөхний сүүн дотор халдвараас хамгаалах маш олон бодисууд агуулгаж яадаг учраас халдвараас хамгаалдаг. За хичнээн сайн үйлдвэрийн сайн сүү орлуулагч бүтээгдэхүүн байлаа гэхэд ийм халдвараас хамгаалах бодис бол тэр сүүнд байдаггүй байх юм. За эхийн сүүгээр хоолсноор бол зөвхөн хүүхдэд ийм ашиг тустаагаас гадна эхийн эрүүл мэндэд ч гэсэн бас ашиг тустай. Тухайлх юм бол одоо савны агшлтыг сайжруулна. За өндөр хүчний болон хүүхний хавдраас сэргийлнэ гэх мэт ингээ их хүү хоёрт хоёуланд нь ач тустай байх нэ. За эхийн хүүхний сүү бол зөвхөн няраа нялх хүүхдэд зориулагдсан хамгийн юугаар ч орлуулшгүй хичнээн маш сайн үйлдвэрийн сүү орлуулагч бүтээгдэхүүн байлаа гэхэд хизээч эхийн сүүг орлож чадахгүй юм тохиромжтой бол байдаг. За хүүхдэд ямар ч нэмэлт тэжээл өгөхгүй, уус ч өгөхгүй, бусад ямар нэгэн шингэн өгөхгүй зөвхөн эхийнхээ хүүхний сүүгээр хооллохыг бол хүүхийн сүүгээр дагнан хооллолт гэж нэрлэдэг. Тэгэхээр хүүхдийг 6 сар хүртэл нь бол эхийн сүүгээр дагнан хооллох нь бол хүүхдийг эрүүл сарвал өсөж байж хамгийн гол нөхцөл боломж нь болж өгдөг. За төрсний дараа 30 минутаас 1 цагийн дотор няраа хүүхдийг ангир уургаар нь амлуулаад за хүссэн үед нь өөрөлдмөл хөхөө гэж хүссэн үед нь өдөр шөнийн аль ч үед тийм ээ шүүнч байсан өдөрч байсан ялгаагүй хоногт 8-аас цөөнгөө удаа хөхүүлэх хэрэгтэй. Үргэлбэл 8, 10 тэрнээс дээш байж болно тийм ээ. Тэрнээс 8-аас доош бол байж болохгүй удаа хөхүүлнэ. За хүүхдийн үлсэний шинж тэмдэг илэрмэгц хөхөөг өгүүлнэ. За ямар шинжүүд илэрх вэ гэхээр хүүхд уруул амаа хөдөлгөөд үлгийг эндээ өрөх, тайван биш болох. За эсвэл амаа ангаагаад эхийнхээ хөх рүү тэмүүлэх гэх мэт энэ шинж тэмдгүүд илэрх юм бол хүүхдээ хөхүүлнэ. За эхийн сүүгээр хооллох нь бол их хүүхдийн хоорондын юм нандин хайрын холбоо үүсгэж яадаг. Өөрөлдөн бол хүүхний толгойд хүүхдийн ам хүрээг хөхөөж эхлэхэд бол эхийн биед бол окситоцин буюу нөгөө хайрын даавар ялгарч яадаг. За эхийн сүүгээр хооллох нь бол бас эдийн засгийн хувьд маш их ач холбогдолтой. Тухайлх юм бол сүү орлуулагч бүтээгдэхүүн худалдаж авах мөнгө төгрөг шаардлагагүй, тэр сүүг халаах, түлээ төөрч, тог захилгаан
ямар ч зүйлийг шаардахгүй байнгын бэлэн ээж нь л хажууд нь байж байвал өөрөөр хэлбэл хоол нь бэлэн байж байдаг, бас ариун байдаг ийм ач холбогдолтой. Хүүхдийн хөхөр хоолтыг үнэлэх өөрөөр хэлбэл түрүүчийн бид нэр ярьжсэн нөгөө зөв өнгөлт, зөв байрлал энэ талаар бичлэг үзүүлье. За энэ бичлэг дээр хүүхдийг яаж байрлуулах уу, яаж өнхүүлэх үү тийм ээ гэдгийг бүгд харуулсан байгаа. За дараа нь няраа хүүхдэд илэрх аюултай шинж байна уугүй юу гэдгийг эргэлтээр очсон эрүүл мэндийн ажилтан байна. Заавал шалгаж үзэх ёстой. За энд нь ямар шинжүүд байдаг вэ гэвэл нэгдүгээр нь хүүхд хооллож чадахгүй, өөрөлдмөл гөхөө өгөх чадахгүй байна уу? Хоёрдугаар нь хүүхд татсан уу? Яг одоо муу татж гин үү? За гурав нь амьсгал нь олширч уу? За амьсгал олширсан гэдэг нь бол 1 минутанд няраа хүүхд өөрөлдмөл 2 сар хүрээгүй өгөөд 60 буюу түүнээс олон удаа амьсгалж явах юм бол няраа хүүхдийн амьсгал олширсан гэж үзнэ. За цээж нь хүчтэй хонголцох. Няраа хүүхдийн амьсгалах үед цээж нь бол баг зэрэг дотгошоо татагдаад им зөөлөн хонголцож яадаг эрүүл хүүхдэд хэрвээ янз бүрийн өвчний үед бол цээж нь өршөө илүү хүчтэй хонгож татгах юм бол энийг цээж хүчтэй хонголцох гэж хэлнэ. За мөн зөвхөн зочроохот хөдлөөд болох буюу эсвэл огт хөдлөхгүй байх. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхдийг үлгийг задлахад гар хөлөө хөдөлгөө цагаан хийд суняаж яадаг тийм ээ. Тэгэхээр ингэж суняахгүй гар хөлөөч хөдлөхгүй байх юм бол огт хөдлөхгүй. За зочроохот хөдлөд болох гэдэг маань биед нь хүрхээр дүнгиж нэг татгасгаар хөдөлчөөд болчиход байх юм бол энэ бас няраа хүүхдэд аюултай шинж ахна. За бие нь хүрэх буюу сугны халуун 35.5-аас 5 хэмээс доош болох. За халуурах буюу сугны халуун 37.5 хэмээс дээш болох. За хүүн улаах, хүүнээс идэ гарах, арьсан дээгүүр идэ туралдууд гарах. За гарын алга, хөлийн уул шарлах эдгээр шинжүүдээс аль нэг нь илэрсэн байх юм бол тухайн хүүхдэд аюултай шинж байна гэж үзэх нь. За энэ дотроос гарын алга, хөлийн уул шарлах гэдэг нь зүгээр энгийн ердийн харахад бас мэддэхгүй байж болно. Тэгэхээр яг үгээр хөлийн уулыг гараараа жоохон зураад илээд ингээд үзэхээр цайрдаг да тийм ээ. Тэр цайрахад нь шар өнгөтэй харагчвэл гарын алга хөлийн уул шарлсан байна гэж үзнэ тийм ээ. За амьсгал олширхад хүүхдийн наснаас хамаарат өөр байдаг төрөмбөө зогслуулсан. Тэгэхээр амьсгалын 1 минутын турш хүүхдийг уйлаагүй, гөхөөгөө 50 байх үед нь цээж юм уу хөвлийн хэсгийг хараад хөдөлгөөнийг харж тоолох нь байна. За амьсгалыг тоолохдоо энэ зураг дээр харагдж байгаа шиг хүүхдийн цээж хөвлийн цаг 2 маань зэрэг харагдж байгаа цагаа байрлуулад тоолж болно. Эсвэл дохиотой одоо утасныхаа цагийг тавьдаг ч юм уу тийм ээ. Яг 1 минутан дээр тавиад бас тоолж болно. Эсвэл бүр ээжээр нь цаг харуулад за их л дуусах гэдэг дохиогоор тоолж болох нэ. Няраа хүүхдийн амьсгалыг бол 15 секунд юм уу 30 секунд тоолоод 4-өөр 2-өөр үржүүлж хийжиж болохгүй. Яагаад гэвэл няраа хүүхдийн амьсгал жигд биш байдаг. Өөрөөр хэлбэл нэг хэсэг дөрвөн амьсгалаад дараа нь арай ажих амьсгалах жишээтэй тийм ээ. Тийм учраас заавал бүтэн 1 минут тоолно. За тэгээ 2 сар хүртэлх төрснөөс эхлээд 2 сар хүртэлх хүүхдийн амьсгал 1 минутанд тоолоход 60 буюу түүнээс олон байвал олж ирсэн гэж үзнэ. За 2 сараас 12 сартай хүүхдэд бол 1 минутанд 50 буюу түүнээс олон байвал олж ирсэн гэж үзнэ. За 12 сар буюу 1 настайгаас 5 нас хүртэлх хүүхдэд 1 минутанд 40 буюу түүнээс олон байвал амьсгал нь олж ирсэн байна гэж үзгэнэ. За одоо та нарт хүүхдийн хүүнээс идэ гарах, халууныг яаж хэмжих үү, арьсны идэ цэврүү, мөн няраа хүүхдийн хөдөлгөөнийг ажиллах, амьсгал тоолох, цээж хүчтэй хонголцох байдлыг бичлэгээр үзүүлье. Энэ хүй эрүүл улайгаагүй идээгүй байна. Хүйн улайлт хэр зэрэг тэлснээс өвчний хүнд хөнгөн тодорхойлогдно. Амьдралын эхний 2 сард халууралт ховор тохиолддог. Хэрв няраа хүүхэд халуурч байвал нянгийн хүнд халдвар байж болзошгүй юм. Арьсны идэд туралт гэж улаан толбууд буюу идэ агуулсан цэврүүнүүдийг хэлнэ. Олон буюу хүнд идэд цэврүүн нянгийн хүнд халдварыг илэрхийлнэ. Цээж хонхолцож байна уу? Хамар сарталцахыг ажигл. Яраглаж амьсгалахыг ажигл чагна. За хэрвээ няраа хүүхдэд дөрвөчийн бидний нэрлсэн аюултай шинжээс аль нэг нь илэрсэн бол эмнэлэгт яралтай илгээнэ. За эмнэлэгт явуулахаа өмнө эмнэлэгтээ яаж очих уу, ямар унаагаар явах уу, тухайлбал бол аль эмнэлэгт хаана байдаг гэдгээс сайхан тайлбарлаж өгөөд хэрвээ шаардлагатай бол бичлэн туслана. Жишээлбэл унаагүй байвал хүргэж өгдөг ч юм уу тийм ээ.
дараагийн эргэлтүүд маань бас л эхнийхээ эргэлттэй төстэй нөгөө мэдлэл их хүүхдийн биеийн байдлыг асуугаад за тэгээд хүүхдтэй хүрэхээ өмнө гараа угаагаад тэгээд шаардлагатай бол нөгөө хөхөр олтын үнэлнэ. За тэгээд аюултай шинжүүд байна уу юу гэдэг шалгаж үзэх нь байна. Гэхдээ нэмэгдээд юу аах вэ гэхээр 1 сартад нь 2 сартад нь биеийн жинг хэмжиж үзэн, жинл нь өндрийн хэмжин, за тэгээ бас өсөлт хөгжилтийн үнэлнэ. Их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу нөгөө ягаан дэвтрээ ашиглана. За тэгээд энэ дэвтрээ ээжийнх нь ашиглах цэнхэр булантай хуудсууд байгаа. Тэн дээр бүгд тэмдэглэгдсэн бичигдсэн байж байгаа. За тэгээ хэрэг дэвтэртээ тэмдэглэж үгүй юу гэж шалгаад тэмдэглээгүй байх юм бол ээжтэй хамт хүүхдийнхээ өсөлт хөгжилтийн сайхан үнэлээд яаж тэмдэглэх аргыг ээжид зааж өгнө. За их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр маань энэ харагч байна. Их хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн одоо энэ ээжид зориулсан цэнхэр булантай хуудсууд дээр бол за миний хүүхдийн өсөлт 1 сартай да, 2 сартай да гэдэг ингээд 1 настай да гэдэг бүх хуудсууд нь байж байгаа. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл миний охин, миний хүү 2021 оны 9 сарын 17-нд 1 сар хүрлээ. За тэгээд дотор нь асуултууд байж энэ хөгжлийн нь хүүхд нь хувцастай болон нүцгэн айлч үедээ хүүл гараа чөлөөтэй хөдлөж гэнэ үү юу тийм ээ. Тийм үгүйгээ тийм бол тийм, үгүй бол үгүй гэдгийг тэмдэглэнэ. За гөхөө сайн хөгж гэнэ үү тийм ээ гэж тийм үү. За чанга дуу чимээ гарах үйдэг хүүл гараа хөдлөх ч юм уу эсвэл уйлж одоо өөр хүмүүс чимээ мэдэрч гэнэ үү юу. Хүүхд толгоогоо даах гэж оролдож гэнэ үү. За хүүхдийн хүүн хуурай цэвэрхэн байгаа юу. За хэрвээ ноот юм уу шүүстэй байх юм бол заавал эмчид хандах нь байна. За бас хүүхдийн баас нь тод шаргал өнгөтэй гялтгар байна уу гэдэг энэ бүгдийг заавал үнэлэх ёстой. Хэрвээ хүүхдийн баас нь саарл юм уу цагаан өнгөтэй байвал цусны замын янз бүрийн хөгжил битүүрэл байх боломжтой учраас баас яах вэ? Магадгүй учраас эмнэлэгт хандах шаардлагатай болох нэ. За энэ бүгдийг үнэлээд тийм үгүй гэдгийг тэмдэглээд за шаардлагатай бол эмчид хандах нь байна тийм ээ. Хөгжлийг үнэлэхдээ ингээд сар сараар нь насаар нь энэ дэвтрээ ашиглаад үнэлчих нь. За их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт нөгөө өсөлтийн үнэлээд, жиллээд, өндрийн хэмжээд тэмдэглэх юм тэмдэглэгээд байгаа. Энэ зааврууд бол бүгд их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр дээр бас байж байгаа. Жишээлх юм бол одоо ийм 4 сар 20 хоногтой 6.4 кг жинтэй 62 см урттай энэ хүүхэд байлаа. За эхний бүснэгтэн дээр бол жин урт өндрийн бүснэгт буюу тухайн хүүхдийн өндөртөө тохирсон жинтэй байна уу гэдгийг харуулдаг бүснэгт жишээ. За тэгээд 4 сартай хүүхэд 6.4 кг гэхээр яг энэ голын ногоон зураасан дээр байгаа маань энэ хүүхэд өөрийнхөө өндөрт тохирсон жинтэй байна гэдгийг харуулж байна. За дараагийн бүснэгтэнд хүүхдийн урт өндөр нь насандаа тохирч гэнэ үү? Насны бүснэгт гэдэг маань насандаа тохирч гэнэ үү? За доор хөвдөө тэнглэгт нь хүүхдийн нас 4 сартай хүүхд маань 62 см урттай. За энийг ингээд огтлцуулаад үзэхээр ногоон зураасны доох нь шар зураас хоёрын хооронд байна. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ногоон зураас нь хамгийн дундаж одоо бүхэл хүүхдүүдийн дундаж гэсэн үг. Тийм ээ? Шар нь хасах 1, улаан нь хасах 2, хар нь хасах 3 гэсэн юм. За тэгэхээр ногоон зураасны доох нь шар зураасны дээр хооронд байгаа учраас энэ хүүхдийн урт нь бас насандаа тохирч байна гэсэн. За дараагийн жин насны бүснэгт энэ маань бас 4 сартай хүүхд маань 6.2 кг жинтэй. Тэгэхээр яг тэр шар зураасан дээр таарч байна тийм ээ. Тэгэхээр энэ бол хасах 1 дээр байна гэсэн. Тэгэхээр энэ маань бас л жингийн хувьд насандаа тохирч байна гэсэн. За дараагийн бүснэгт нь болохоор биеийн жингийн индекс. Гэхдээ энэ сүүлийн үеийн хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр дээр бол энэ бүснэгт байхгүй байж байгаа. За хэрвээ шаардлагатай гэж үзвэл хүүхдийн биеийн жингийн индексийг бас бодож болно. Тэр дээр нь байгаа томьёогоор хүүхдийн биеийн жингийн индексийг яаж бодох вэ? Эхлээд өндрийг өндрөөр нь үржүүлж чинь өөрөөх нь бол энэ 62 см-аар 62-оор үржүүлээд тэгээд 6.2 кг-аа 62-оо квадратад хуваагаад гаршин тоогоо 10,000-аар үржүүлнэ. За ингэхэд бол 16.6 гарч ирсэн байгаа юм тийм ээ. За тэгээ 16.6-гаа 4 сартай хүүхдээр үзэхээр бас л яг ногоон зураасны доох нь байна. Энэ маань биеийн жингийн индекс хэвэн байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө уртад тохирсон жинтэй байна гэсэн үг байна тийм ээ. За энэ бол бүгд их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр дээр байж байгаа тийм ээ. За тэгээд дэвтэр дээр маань ийм цэнхэр ягаан 2 өнгөний фонтой хүүхдийн ийм өсөлтийн бүснэгт байж байгаа. Тэгэхээр цэнхэр өнгөтэйг нь эрэгтэй хүүхдэд хөдлөн ягаан өнгөтэйг нь эмэгтэй хүүхдэд хөдлөх нь байна. За жишээлбэл энэ ихний зурган дээр эрэгтэй хүүхдийн цэнхэр дээр
энэ сар болгон жинлээд жингийн тэмдэглэсэн цэгүүдээ хооронд нь холбоод ингээд явхаар ийм мөрийн зураас гарч байгаа. За энийг бол өсөлтийн мөрөө гэж нэрлэдэг. За өсөлтийн мөрөө маань ингээд жигдхэн насаад дагаад голынхоо хамгийн голын ногоон шумыг дагаад ойролцоод эргээр дээшилжэвэл одоо хүүхдийн өсөлт хэвэн явж байна гэсэн. За тэгвэл дараа чи ягаан дээр энэ охины маань эхлээд одоо голын зураастай ойролцоо хэвэн явж исэн боловч 4 сар орчимтойгоос голын ногоон зураасаас дээшлээд бүр нэмэх 2-ын зураасны дээгүүр гараад явцсан байна. Энэ маань юуг илэрхийлж байгаа вэ гэхээр хүүхдийн жингийн илүүдэлтэй болж эхэлсэн байна энэ хүүхд маань. За тэгэж явж яснаа нэг нас 10 сар орчимтойгоос нэг хэсэгтээ жин нэмэгдэхгүй болоод ингээд өсөлтийн мөрийн тэгшэрч ирсэн байна тийм ээ. Өөрөөр яг л төвшөндөө байсан байна. Гэхдээ энэ маань хэрвээ хүүхд хасах руугаа ингэж тэгшэрж байгаа бол хүүхд турж байгаа муу үзүүл. А энэ хүүхдийн хувьд бол илүүдэл жинтэй явж байгаа. Тэгшрээд тэгээд цаашаа голынхоо дундад зураас ногоон зураас руу ойртоод явж байгаа маань харин хүүхдийн илүүдэл жин багасаад хэвийн болж байгаа сайн үзүүлэлтийн жишээ байна. За тэгээ 2 сараас хойш болоод ирэхэд бол хүүхдэд цаашдаа сар тутамдаа өндөр жин өсөлтийн хэмжээ явна. Сар одоо 3 сартай болоход нь 4 сартай болоход нь гэх жишээгээр за хэрвээ бүр цаашлаад одоо том болоод нэг нас хүрснээс нь хойш бол улирал тутамд жингийн өсөлтийн хэмжээд үнэлээд ингээ явах нэ. За хүүхдийг 6 сар хүрмэгцэн бол нэмэгдэл хоолнд оруулна. Нэмэгдэл хоолнд оруулах талаарх зөвлөгөө нэмэгдэл хоолыг бэлтгэх талаар бол их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт бас байж байгаа. Тийм учраас их хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээ ашиглаад ээжтэйгээ хамт ярилцаад ямар хоолыг хийж өгөх боломжтой вэ, ямар хоолыг яаж хийдэг вэ гэдэг талаар ярилцаж зөвлөгөө өгч болох нь байна. За мөн аюултай шинжүүдээ шалгаж үзэн. Гэхдээ энэ 2 сараас хойш хүүхдэд илэрх аюултай шинжүүд бол дөрөвчинд яраа хүүхдэд илэрдэг аюултай шинжүүдээс арай өөр болсон байдаг. За нэмэгдэл хоолыг 6 сар хүрэмгцэн өгч эхлэх шаардлагатай. Яагаад гэвэл эхийн бүхний сүх хэдийгээр хангалттай хэмжээний хувьд хангалттай байлаа ч гэсэн хүүхдийг 6 сар хүрэхэд нь одоо бүрэн хэмжээний шимт бодисууд хэрэгцээг нь хангаж чадахгүй төрдөг. Тийм учраас эхийн бүхний сүх хангалттай ч байсан, хангалтгүй ч байсан заавал 6 сар хүргэцэн нэмэгдэл хоолыг өгч эхэлнэ. Зарим ээжүүд миний бүхний сүх сайн юм чинь дан хөрөө байлах гэдэг. Тэгэхээр тэгж болохгүй байна. Хүүхдээ өсөд том болохын хэрээр өгч байгаа хоолныхоо хэмжээг нэмэгдүүлнэ, төрлийн ч бас нэмэгдүүлнэ тийм ээ. За нэмэгдэл хоол бол илчлэг болоод шимт бодисоор баялаг тухайн орон нутагтаа олдцтой тийм ээ. Тухайн хөдөө ууланд амьдардаг айлыг ногооны цутан хийж өг гэдэж болохгүй байна шүү дээ тийм ээ. Тухайн орон нутагт олдцтой айл болохоор олон нэр төрлийн хүнс агуулсан ийм хоол авах шаардлагатай. За хүүхдээ нэмэгдэл хоолнд оруулахдаа эхлээд 1-2 халбаар өгж байгаад ингээ багаар нэмэгдүүлээд аажим дасгаж нэмэгдүүлж өгнө. За хоолыг бол аюулгүй эрүүл ахуйн шаардлагат нийцсэн хүүхдэд идэхэд тохиромжтой байдлаар бэлтгэн. За аюулгүй гэдэг нь нэгдүгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн хоол бэлтгэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд аюулгүй байх шаардлагатай. Хоёрдугаар бэлтгэж байгаа орчин одоо хэрэгжилж байгаа сав суулга утганаас үхлүүлээд бүгд яг нь цэвэр байх ёстой. За хүүхдийн хоол бэлтгэхийн өмнө ээж нь гараа угаасан бай. Хүүхдээ хоолдохын өмнө бас гараа угаана. Хүүхдээ хуурайлсны дараа юм уу, бэлсэсний дараа заавал гараа угаасан байх ёстой. За хүүхдэд идэхэд тохиромжтой гэдэг маань ялангуяа дөнгөж хоолнд орж байгаа 6 сартай хүүхдэд бол тийм хагас шингэн одоо байдлаар бэлтгэнэ гэсэн. За жишээлбэл одоо дөнгөж хоолнд орж байгаа 6-аас 8 сартай хүүхдэд бол ийм нуух шум уу зутан байдлаар бэлтгэж өгөх нь байна хоолыг. За 2-оос дээш насны хүүхдэд бол ямар ч хоолыг идэх чадвартай, ажиллах чадвартай болсон байдаг учраас одоо энэ даалан гаралтай бүтээгдэхүүнүүд, загас, жимс, за энэ ногоон авч дурмлууд, луун, төмөс гэх мэтийн хүнсний ногоо энэ бүгдийг хоолнд нь оролцуулж хийж өгөх боломжтой. Өтгөн шингэний хувьд энэ халбган дээр ингээ халбгадахад урсаж гоожихгүйгээр ийм өтгөр байвал яг өтгөн шингэн таарсан байна. За арай хитрхи шингэн одоо энэ нөгөө баруун гар талын албан дээр багаар шиг ийм албан дээрс урсаад гоожих юм бол арай шингэн өөрөлдөх юм бол
тэр хүүхдийн илчилгээ хэрэгцээг арай хангаж чадахгүй хэд шингэн байна гэсэн үг. За хэмжээний хувьд бол одоо манайхны яадаг дунд шаазан гэж ярьдаг да 250 мл-ийн аягаар авч үзэх юм бол 6-аас 8 сартай хүүхдүүд эхэлж өгтөө бол 2-3 халбаа өгөөд за тэгээ өдөрт нэг хавлгаар нэмэгдүүлдэм аажмаар нэмэгдүүлж аваад нэг хагас аяга орчин байхад болно. Нэг удаагийн идэх хоолны хэмжээ за өдөртөө 2-3 удаа өгөх нь байна. За 9-өөс 11 сартай хүүхдүүд бол нэг хагас аяга хоол за өдөртөө 3-аас 4 удаа. Гэхдээ нэг хоолыг 3-аас 4 удаа өгч болохгүй. Өөрөөр хэлбэл 3-аас 4 удаа хүүхдэд тусдаа хоол хийж өгнө гэсэн. За нэг ой буюу 12 сартаагаас 23 сар буюу 2 нас хүртэлх хүүхдэд бол аягны 4-3 буюу манайхны ярьдгаар бол аягны ихэнхцээ хоол өгнө. За мөн өдөрт 3-аас 4 удаа. За 2 наснаас дээш бол хүүхд нэг удаадаа нэг бүтэн аяга хоол идэнэ. За өдөрт 3-аас 4 удаа хоол. За завсраар нь бас одоо борцог даалгах гэдэг юм 100 шнуудыг өгж явах нэ жимс гэдэг. За хоолны хэмжээний үед аяга баримжаалах юм бол одоо энэ талаар гэдэг нь ихнийх нь дундх нь ихэнх буюу 4-3 за тэгээд нэг аяга бүтэн аяга хоол. За 2 сараас дээш настай хүүхдийн илрэх аюултай шинж гэдэг дотор бол юу орох вэ гэхээр уух буюу хөвгтөө мод хуурхмал юмаа уухгүй дургуй цаад уухгүй эсвэл уугаад бөөлж ч юм уу ер нь муудаад ирэх уухтаа муух гэдэг нь ердийн уудаг хэмжээнээс хагас буюу тэрнээс бага уухайг бол уухтаа муудах гэж хэлнэ. За мөн хөвгтөө муудах тийм ээ. За ийм шинжилрэл хүүхдэд аюултай шинжиж үзгэн за мөн датах тийм ээ. Датахыг бол одоо бүгд мэдхөө нүүд аман сүлээх ч юм уу гар хөлн жижигнэх тийм ээ. Эсвэл одоо гидэж номрох ч юм уу ийм шинжиндээ илрэх. За унтаарсан буюу ухаангүй. За ухаангүй гэдэг бол ерөөсөө хүүхд бүр ухаангүй ойлгомжтой тийм ээ. Унтаарсан гэдэг нь ямар байдлыг хэлэх вэ гэхээр хүүхдийг сэрэх гэж яхад сэрж чадахгүй. Өөрөлд нь бол алгаад ашдаг ч юм уу, шаж тавлаам шашгнуулдаг ч юм уу тэгэхэд сэрж чадахгүй дүнгийн нүнүүдээ харах тийш болоод буцаад унтаад байх ч юм уу ийм унтаарсан байдал бол хүүхдэд аюултай байх нь. За мөн амьсгал олжрох. Түрүүн бид нар амьсгалтай олох олшрох талаар ярилцсан. Гэхдээ 2 сараас 1 нас хүртэлх хүүхдийн амьсгал бол 1 минут нь 50 буюу түүнээс олон 1-ээс 5 хүртэлх насны хүүхэд бол 1 минут нь 40 буюу түүнээс олон байх юм бол хүүхдийн амьсгал олширсан гэж үзнэ. За амьсгал сааттай бол амьсгал сааттай болох гэж юу хэлж байгаа вэ гэхээр хүүхд амьсгалахад хоолойнд гихтэн дуурах юм уу эсвэл одоо шуугтнаад амьсгалаа гаргаж чадахгүй байх. Өөрөлд нь бол манайхны ярьдгаар бол хоолойнд боох гээд байна. Юу бүглэрч гээд байсан энтер гэж ээжүүд голцоо ярьдаг да тийм ээ. Ийм шинж амьсгалахт нь амьсгалаа авах гарах аль алинд нь юм уу аль нэгэнд нь ямар нэгэн чимээ сонсогдож байгаа юм бол бид нар амьсгал сааттай гэж үзгэн. За халуурах 37.5 буюу түүнээс дээш тийм ээ сугны халуун байх юм бол бид нар халуурах гэж үзнэ. Тэрнээс биш одоо манай зарим ээжнэр бол 37 хүрээгүй юу 37.1 2 байхад хүүхд халуураад гэж тэгдэг тийм ээ. Тэгэхээр энэ байна хүүхдийн хэвийн халуун байх нь шүү дээ. За эдгээр шинжүүдээс аль нэг нь илэрх юм бол хүүхдэд аюултай шинж байна гэж үзээд яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. За нөгөө нэг чухал зүйл бол хүүхдийг өвчнөөс сэргийлэх явдал тийм ээ. Хооллох, асрах ас гадна өвчнөөс сэргийлэх. За бага насны хүүхдийн өвчлөл эмдэгдлийн гол шалтгаан нь бол амьсгалын замын зочим халдвар буюу бидний ярьдгаар ханиад шуухна байдаг. За ингээд бас уушгины хатгалгаа. За уушгины хатгалгаа бол ханиад төрсэн хүүхдүүдийн нэг 30 орчим үед бараг 3.1 орчимд нь бол хатгалгаагаар хүндрэх тал байдаг. Мөн суулгалт буюу жацаг алдах тийм ээ. За осол гэмтэл, түлэгдэлт, бэртэл, за авт осол гэх мэт энэ осол гэмтэл бол бас хүүхдийн өвчл эмдэгдэл ихээхэн хувийг эзэлж байгаа. За дээрэс нь хүүхдийн архид, цус бааталт, тураал зэрэг эмгүүд бол хүүхдэд зохиолдог гол эмгүүд. Тэрнээс болж хүүхд эмдэх шалтгаан болдог байх нэ. За хүүхдийг өвчнөөс сэргийлэхэд бол дархлаа тогтолцоог нь сайн байлгах шаардлагатай. Хэрвээ хүүхдийн дархлаа сулрахал юм бол өвчлөх эрсдэл өндөрсөж ирж байгаа. Дархлаа тэгэхээр дархлааг сайн байлгахын тулд яах вэ гэхээр хоол тэжээлийн дутлаггүй яг насанд тохирсон хоолоор хооллох шаардлагатай. За архид буюу Д амин дэмийн дутлаас сэргийлэхэд бол Д амин дэмий уулгах шаардлагатай. За зуны дулааны үйлрэлд бол нар агаард гарах тийм ээ. За тэгээ халдварт өвчнөөс сэргийлэх. Халдварт өвчнөр өвчлсний дараа архитаар өвчлсний дараа хүүхдийн хоол тэжээлийн дутагдлаас болж хүүхдийн дархлаа сулардаг байна. За нөгөө нэг нөлөөлдөг хүчин зүйл бол агаарын бохирдол.
За одоо энэ орчны агаар гадаад орчны агаар бохирдсноос бохир агаар амьсгалснаас болж хүүхдийн амьсгалын замын гэмтээд тэрнээсээ болоод хүүхд хатгалгаа юм уу бактера юм уу ийм амьсгалын замын өвчнөр өвчлөх ийм эрсдэл нэмэгдэг байна. За гадаад орчны агаарын бохирдол нөлөөлөд тусахгүй гэрийн доторх агаарын бохирдол дотоод орчны агаарын бохирдол бас хүүхдэд нөлөөлдөг. За энд нь юу орох вэ гэхээр тамхи татах. Гэрт нь одоо аав ээж нь ч гэдэм үү ах дүү энэ нэг нь тамхи татах хүүхдийн дэргэд за гэрт түүхийн өөрсдүүлэх үн чанаргүй төлш одоо янз бүрийн хуванцар ч юм уу хоо ийм зүйлүүдийг төрөлснээр гэрийн доторх агаар бохирдоод за энэгээр хүүхд амьсгалснаар хүүхд өвчлөх энэ эрсдлийг нэмэгдүүлдэг байна. За энэ хүүхдийг өвчлөхөөс сэргийлж дархлаагийн сайн байлгахын тулд бол тогтмол хугацаанд одоо витамин жуулжих шаардлагатай. За энэ дотор хамгийн гол нь бол А витамин, Д витамин байна. За 6-аас 59 сартай хүүхдэд бол А витаминыг 6 сартаагаас нь эхлээд 6 сар тутам дуулгана. За тэгвэл 6-аас 11 сартай хүүхдэд бол 100 мянган олон улсын нэгж буюу цэнхэр өнгөтэй капсулыг 6 сар тутамд нэгүүлдэг. За 12 сараас 59 сартай буюу 5 нас хүртэл хүүхдэд бол 200 мянган олон улсын нэгж буюу улаан өнгөтэй капсулыг 6 сар тутамд дуулгана. За энэ ихэвчлэн манай өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бол 5-11-р саруудад эдгээр амин дэмүүдийг өгдөг байгаа. За Д витаминыг бол хүүхдийг төрсний дараах 14 хоногтойгоос 3 нас хүртэл нь бол бас ялангуяа хүүдэн сөрөөний үйлрэлд бол уулах шаардлагатай. Яагаад гэвэл Д амин дэм маань зөвхөн архитас сэргийлэхээс гадна 2000 гаруй генийг идэвхжүүлж өвчнийг эсэргүүцэх чадварыг сайжруулдаг ийм одоо дархлаа дэмжих чухал витаминуудыг одоо ялангуяа энэ цаад дахлын үед бол сэргийлэх зорилгоор эмчилгээний зорилгоор ч гэсэн Д витаминыг зөвхөн хүүхдэд биш насанд хүрэгч ч гэсэн маш өргөн хэрэгжилж байгаа. За хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад амны хөндийн эрүүл мэнд маш чухал нөлөөтэй. Өөрөөр хүүхдийн шүд эрүүл байвал бие эрүүлээ гэдэг. За манай улс бол бас эрүүл хүүхд, эрүүл хүүхд гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлээ явж байгаа. За хүүхдийн шүд бол ойролцоогоор 6 сар орчимтойгоос зохиож эхэлдэг. Ингээд 6 захиурн зохиож эхэлснээс хойш 2 нас хүртэл бол хүүхдийн шүдийг аав ээжээс ахын 7 хуруунда маанал ороож агаад за тэгээд эсвэл юм зориултын бас хуруучууд гэдэг хуруунда гэж байгаа хүүхдийн шүдийг цэвэрлэдэг. Эднэрийг бүлийн усанд дүрэл хоолны үлдэгдлийн саган шүдийн цэвэрлж байгаа. Тэрнээс биш их сой цэвэрлээд авах шаардлагагүй. За 2-оос 3 нас хүртэл нь бол шүдийг тохирохсон одоо нөгөө жижигхэн толгойтой хүүхдийн шүдэнд тохирсон зөөлөн үстэй энэ хүүхдийн сойжоор зөвхөн усаар өглөө ороод угаана. 3 наснаас хойш бол хүүхдэд тохирсон оогоор угаад сурна. Осол гэмтлээс сэргийлэх явдал бол хүүхдийн өвчл нэмэгдлийг буургахад маш чухал байдаг. Хүүхд бол маш сониуч юм болгоныг сонирхож одоо янз бүрийн юм оролдох, амлаа хийх, авирах ч юм уу ийм байдаг нь бол орчин тойронтойгоо танилцаж суралцахтаа тусалдаг хэдий ч гэсэн бас бэртэж гэмтэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тийм учраас бага насны хүүхдийг бол хүүхдэд халтай гэмтээж болох үз ийм бүх шалтгаануудаас урьдчилан сэргийлэх бол бүрэн боломжтой. Эцгийн анхаарал хандж сайтайхан бол энэ хүүхдийн бэртэж гэмтээхгүй осолд оруулахгүй байх бүрэн боломжтой байдаг. За ингэж юу хийх вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдүүгээ бол ерөөсөө нүдэрээ хариулж явах хэрэгтэй. Нүд салгахгүй хүүхдийг хамгаалж яагаад байнга хөдөлгөөнгүү тэврээ суулгаад ингэж байх биш. Ерөөсөө нүдэрээ л юу хийж гэн, юу орлож гэн, хаана явж гэн гэдгийг байнга харж явах хэрэгтэй. Нүд салгахгүй нүдэрээ хариулнаа гэж манайхаа ярьдэн шүү дээ. За ингээд хэрвээ ямар нэгэн госолтой үйлдэл хийх юм уу хүрх юм бол маш хурдан тэр үйлдэлийг даслан зогсоох хариу арга хэмжээ авах шаардлагатай. Өөрөлдмөр хүүхд чинь өндөр өндөр авирал гарсан байх юм бол хурдан буулгах ч байд юм уу, гал руу ойртож явах юм бол холдуулах ч байд юм уу тийм ээ. Ийм хурдан хариу арга хэмжээ авч явах шаардлагатай. За тэгээ орчинд нь хүүхдэд халтай зүйлсийг бол аль болохоор одоо тоглоомын талбай, гэрийнхаа хүүхдийнхээ орчин ч байд юм уу бүгдийг хүүхдэд ээлтэй, хаалгүй, цэвэрхэн бэртэж гэмтгээргүй юм байх шаардлагатай. Тэгэх юм бол бид нар осол гэмтлээс сэргийлж чадна. За өнний тулд хамгийн энгийнээр юу хийж болох вэ гэвэл халуун зуух, галынхаа эргэн тойронд хашлах, хаалт хийж болно хүүхд хүрхээс хамгаалж. Хүүхдэд аюулж учруулж болох одоо эмийн бодис, химийн цэвэрлэгээний бодисууд одоо хурц үзүүртэй хутга хайж гэх мэт ийм зүйлүүдийг бол эсвэл цоочтой газар эсвэл хүүхд хүрхээргүй газарт хадгалах. За муу усны нүхийг таглаатай болгох, жорлонгийнхоо хаалгыг цоочтой болгох,
За хүүхдийн тоглоомын талбай, гэрийнхээ орчныг, хүүхд тоглодог газраа одоо гэр дотроо ч гэсэн тийм ээ хүүхд тоглоход аюулгүй цэвэрхэн энэ байлах. За усны савыг таглаатай болох талаар олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд маань гэрээр эргэж ажилтгаа эцэг эхчүүдэд маш сайн ойлгуулж зөвлөж явах шаардлагатай. За мөн өвчнөс урьдчилан сэргийлэхэд бол дархлаажуулалт маш чухал ажил бүгдэлтэй. Тэгэхээр олон нийтийн эрүүл мэндийн ажилтан маань энэ дархлаажуулалтын энэ талаар маш сайн ойлголттой. За энэ дархлаажуулалт яагаад чухал вэ гэдгийг эцэг эхчүүдэд тайлбарлаж ойлгуулах нь мөн чухал. За энэ хүүхдэд хийх товлолын манай улс бол дархлаажуулалтын үндэсний дархлаажуулалтын хуультай. За энэ хуулийн дагуу заавал хийх дархлаажуулалт үндэсний товлол гэж байдаг дархлаажуулалтын. За энд нь ямар вакцинуудыг хийх вэ гэхээр дөнгөж төрсний дараа 24 цагийн дотор сүрьегийн вакцин, эсрэг вакцин буюу БЦЖ, Б гепатит, халдвар цаагийн вакциныг хийсэн байдаг. За энийг бол эмнэлэгт төрөхт нээждэг. Гэхдээ магадгүй одоо гэртээ төрсөн ч юм уу ийм хүүхдэд бол эдгээр вакцинуудыг бас хийгээгүй байж болох талдаад бол эдгээрийг хийлгэж үгүй юу? Их хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн үзээд ээжээс нь асуугаад энэ вакцинаа хийлгээг бол хийлгэхтэй гэдгийг бас зөвлөгнө. За 2 сартайдаа бол халдвар цаагийнхаа вакцины 1-р тунг, за 5 вакцин буюу сахуу, гүхүүл, ханиад, Б гепатит, за мөн гемофилус инфлюенза гэдэг ингээд 5 өвчнөөс хамгаалах 5 вакцины 1-р тунг, за пневмококкийн эсрэг вакцин буюу одоо хатгалгааны вакцины 1-р тунг 2 сартайдаа ийм 3 вакциныг бас хийлгэсэн байх хэвээр. За энийг мөн ягаан дэвтрийг үзээд ээжээс нь асуугаад бас хийлгэж үгүй юу гэдгийг бас хянжих шаардлагатай. За 3 сартайдаа бол халдвар цаагийн вакцины 2-р тунг, за мөн нөгөө 5 вакциныхаа 2-р тунгийг бас хийлгэсэн байх шаардлагатай. За 4 сартайдаа халдвар цаагийнхаа вакцины 3-р тунг, за 5 вакциныхаа 3-р тунг, за бас нөгөө хадгалгааны вакциныхаа 2 дахь тунгийг бас хариулсан байх хийлгэсэн байх шаардлагатай. За 5 сартайдаа халдвар цаа өвчнөөс сэргийлэх тарьдаг вакциныг хариулсан байх шаардлагатай. За 9 сартайдаа нөгөө хадгалгааны вакцин буюу пневмококкийнхоо вакцины 3-р тунг, улаан бурхан, гахай авдар, улаануудын энэ 3 өвчний эсрэг вакцины 1-р тунгийн, за 1 нас 2 сартайдаа А гепатит буюу манайхны ядгаар нөгөө бохирын шарын вакцины 1-р тунг, за 2 настайдаа бол улаан бурхан, гахай авдар, улаануудын вакцины 2-р тунг, А гепатитийнхаа 2-р тунг тариулсан байх ёстой. Өөрөлдөн бол ингээд 5 хүртэлх насны хүүхдэд бол эдгээр вакцинуудыг бүгдийг хийлгэсэн байх ёстой товлолын дагуу тийм ээ. За тэгээд цаашлаад бол 7 настай 15 настайдаа бол сахуу татрангийн вакцинуудыг хийлгэдэг. Тэгэхээр энэ бүх вакцинуудаа хийлгэж үгүй юу гэдэг дээр олон нийтийн эрүүл мэндийн ажилтан маань бас хяналт тавиад ээжтэй нь асуугаад ярилцаад ягаан дэвтрийг үзэж шалгаж явах шаардлагатай. Вакцинуудыг шалгаж үзээд хэрвээ хийгдэггүй юм уу, хийгдэх хугацаанд болсон байвал энэ вакцина очиж хийлгэрээ гэдгийг зөвлөөд вакцинд нь хамруулах нь маш чухал. За анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.